Ардын ёсгол ялж Монгол улс харийнхнаас чөлөөлөгдсөн түүхэн ялалтыг монголчуудын бослого нэртэй Монголын ардын журамт цэргүүд Хяактыг гамин цэргүүдээс чөлөөлсөн тухай мэдээг 1921 оны 3 дугаар сарын 18-нд Алс орнуудын бүгд найрамдах улсын Дельта агентлаг руу мэдээснээр Монголын тухай анхны цахилгаан мэдээ дэлхийн сонорт хүрсэн билээ. Анхны энэ мэдээг Жанжин Сүхбаатарын удирдлагын дор одоогийн Сэлэнг аймгийн Алтан булаг сумын нутгаас Монта мэдээлүү гэсэн их сурвалжтайгаар мэдээлж байжээ. Энэ юу гэх юм? Цахилгаан аппарат юу вэ? Энэ ч над хэрэгтэй. Цоо. За чи гарам бод. Бич. Өсгөө. Гэн. Хятад. Хойсгол сүм яатсан. Дэлхийн олон улсуудад төвч. Япон. Америк. Андаа ямар улс байдаг вэ? Бас босод улсууд гэж бич. Хойсгол Орос улсыг уураад болгож өнөөдрөө ихсэн Монгол улс тусгаад тогтлоо. Бичээрэй. Бичээд авсгам. Бичээрэй. Монгол улс тусгаад тогтлоо. Энэ цагаас эхлэн 1921 оны 7 дугаар сарын 19-ны өдөр агентлагийг байгуулах засгийн газрын тогтоол гарснаар Монцомой агентлагийн албан ёсны түүхийг хэлж Монгол улсыг гадаадд сурталчилж дэлхийн нийтэд өрнөж буй үйл явдлын мэдээллийг дотооддоо түгээж эхэлснээс хойш өдгөө 95 дахь жилтэйгээ залгаж байна. За Монцомой агентлаг өнөөдөр дэлхийн 40-од орны агентлаг болоод олон улсын мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж байна. За Монцомой агентлаг нь 1921 онд байгуулагдсанаас хойш 95 жилийн түүхэн хугацаанд улс орныхаа түүхийг бас мөн өөртөө тусгасан ийм онцлог түүхийг тулсан агентлаг юм аа. Сүүлийн жилүүдэд Монцомой агентлаг орчин үеийн мэдээллийн технологийн олд амжилтыг нэвтрүүлэх чиглэлээр ичимтэй ажиллаж байна. Үндсэндээ манай агентлагийн нийт мэдээллийн хандлтын хэмжээ бол сарда ойролцоогоор 6.5 орчим сая, за жилдээ 20 орчим сая хүнд бид нар ямар нэгэн байдлаар мэдээлэл өргөж байна. За хэвлүүлэг бүтээгдэхүүний тухайд жилдээ 1 сая гаруй ширхэг хэвлүүлэг бүтээгдэхүүн хэвлэн тарааж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Монголд болсон АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах Монцомой агентлагаас тараасан мэдээллүүдийг дэлхийн нийтээр 13 орчим сая хүлээн авсан гэсэн юм тооцоо гараад байна. Цаашдаа Монцомой агентлаг дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, ялангуяа агентлагуудтай ижил тэнцвэрийн хэмжээнд хамтран ажиллах, за тус байгууллагуудтай нэг талаар өрсөлдөх, за нөгөө талаар улс орноо сурталчлан танилцуулан мэдүүлэхийн тулд мэдээллийн технологийн сүүлийн үеийн олд амжилтыг өөрийн үйл ажиллагаа нэвтрүүлэх чиглэлээр гол анхаарлаа хандуулан ажиллах болно. Үндсэндээ Монцомой агентлаг бол Монголын үндэсний мэдээллийн цорын ганц агентлаг, Монгол орныг дэлхийд дахинд сурталчлах, за дэлхийд дахины мэдээг Монголд нэвтрүүлэх цорын ганц сувг болсон хэвээр байна. Ер нь Монцомой агентлаг сүүлийн үед дэлхийн халуун цэгүүд болж буй мэдээллийг яг анхдаг жиг сурвалжаас авах зорилт тавьж байна. Жишээлбэл Туркид болсон хэрэг явдлын үеэр Турк Анадолу агентлагийн мэдээг, Нагорны Карабахт болсон хэрэг явдлын талаарх мэдээг Азербайджаны агентлагаас, Украинд болж буй хэрэг явдлын мэдээг Украин форум агентлагаас авах зэргээр, өөрөөр хэлбэл дан бус шууд сурвалжаар мэдээллийг авах чиглэлээр ихээхэн хүчин чармаал тавьж тодорхой амжилтууд олж байна. Мөн Аз номхон талаа бүс нутгийн хэмжээнд төдөө хуучин систем үед хамтран ажиллаж байсан анд нөхдөдөө буцаж харилцаа холбоо тогтоох дэлхийн бүхий л агентлагтай ямарваа ялгуурлалгүйгээр хамтран ажиллахын чиглэлийг барьж байна. Энэ чиглэлд бид тодорхой амжилт олж байна. Ингээд Монцомой агентлагийн 95 жилийн ав тохиолдуулан энэ агентлагт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нийт албан хаагчид, ажилтнуудаа баярын мэнд хүргэж урт удаа наслах ажлын өндөр амжилт хүсье өрөөё. Монгол улсын ууган хэвлэл мэдээллийн байгууллага төдийгүй Аз ТV анхны мэдээллийн агентлагуудын нэг Монцомой 21 аймаг болон Москва, Бээжин хотод байнгын сурвалжлагч томилж 4 улсын хил дээр улс орноо гадаадд таниулан үнэн бодит мэдээллээр хангаж байна. Түүнчлэн Аз номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн төв ООН-гийн гишүүн бөгөөд бусад олон улс орнуудын агентлагуудтай тогтмол мэдээлэл солилцож байна. Тухайлбал Оросын улбооны улсын Итар ТАСС, РИА Новости, Их Британий Reuters, бүгд найрамдах Хятад ард улсын Синхуа, бүгд найрамдах Солонгос улсын Yonhap, бүгд найрамдах Турк улсын Анадолу, Казахстан улсын Казинформ зэрэг агентлагийг нэрлэж болох юм а.
Монцомой агентлаг Монголыг дэлхийг Монголд гэсэн уриандор орчин үеийн техник технологид хөлзөрөгцөн мэдээллийг хугацаа алдахгүй үйлдвэрлэхийн зэрэгцээ гадаад харилцаагаа улам тэлж улс орноо дэлхий дахинд сурталчлан таниулахын төлөө шаргуу ажиллаж байна.